Таны хувьд өмнө нөгөө харьбины гэрээ шалгах төрөөр оруулаад гарын үсэг цуглуулсан. Чуулган дээр гонцсон. Дахиад гарын үсэг цуглуулад гэсэн мэдээлэл. Тэгсэн. Хичнээн гарын үсэг цуглуулсан. Одоо ер нь бол өчигдөр баг уржигдраас эхэлсэн. Дахиад гарын үсэг зурлах ажиллагаа тэгээд одоогор бол 10 хэдэн 15 6 хүн зурцсан байна. Тэгээ ягаад дахиад эхлүүлсэн бэ гэвэл манай зарим нэгэн гишүүд айгүй унгаасандаа гимшиж явах шиг байлээ. Гимшээд те чухамхүү энэ харьбины гэрээг сонсох ёстой байсан. Дахиад ирвэл би зурнаа гэдээс учраас те ямар ч байсан. За одоо дахиад оруулах юм бол харьбины гэрээг одоо сонсё гэж байгаа улсын хурлын гишүүдийн тоо нэмэгдэж байгаа юм байна гэж бодсон учраас дахиж оруулахаар төлөвлөд гарын үсэг зурлаад явж байгаа. 32-оос дээш гишүүн зурчулж явуулсан. 32-оос дээш хүмүүс зурчвал улсын хурл руу дахиад орно. Гэхдээ одоо нөгөө нэг очрын асуудал байгаа тий дугаарын асуудал байгаа. Тэгээ өмнө бол бас баггүй тооны төр хороо байгуулахаар улсын хурлын гишүүд өгсөн байгаа. Тэр нь яах нь зүгээр энэ дашим нэг зүйлийг хэлэхэд ингээд одоо улсын хурлын гишүүд ч гэсэн ялангуяа ардын нам бол хоёр хэсэг хуваагдаад талцаад байна шүү дээ. Тэгээ өөрснийхөө талтаа мэдгүй холбоотой тэр гэрээнүүдийг болохоор унгаагаад тэгээ магадгүй нөгөө талынхаа үеийн гэрээг шалгах гэдэг нэг ийм шудраг бус ийм нэг юм л тогтох гээд байна гэж би харж байна л та. Тэгэхээр юу гэж бодож байна гэвэл хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй юм байна. Ягаад тэгэхээр 32 хүн гарын үсэг зурснаар хилцчээж байгуулах хэсгийг шийдээд байна тийм үү. Гэтэл хяналт шалгалт гэдэг чинь хууль биш. Хийцэн хуулийнхаа хэрэгжилтийг шалгаж байгаа учраас магадгүй хуулинд өөрчлөлт оруулаад 3-1 буюу одоо төдгөр тооны гишүүдээс дээш хүмүүс гарын үсэг зурсан. За бүр өшөө босхын үсгийг гэвэл 50 дээр нэмэх нэг нь гарын үсэг зурвал шууд хяналт шалгалт хийх төр хороод байгуулах ийм эрх зүйн орчны бүрдүүлмээр юм уу гэж бодогдсон. Тэгэхгүй бол энэ улсын хурлын гишүүд дандаа субъектив хандаад байгаа байхгүй юу? Ялгамжтайгаар тий зарим гэрээг нь болохоор сонсох шаардлагагүйгээд аль одоо өнгөрсөн гэрээнүүд гэж би ойлгож байгаа байхгүй яг шалгахыг бол эсэргүүцээгүй. Би бас гарын үсэг зурцсан. Гагцгүй нэгэнт одоо хэрэгжээд баг ихэнх нь дууссан байлээ л тэр офтик гэрээнүүд. Тэгээ тэднийг шалгах гэж улаарахын сацуу тэднийг шалгах нь зөв. Энэ одоо дөнгөж хэрэгжээд нэгэн жил болж байгаа. Баг дээр нь тий ямар нэг халуун дээр нь гэдэг шиг баг дээр нь засаж зааварлах юм бол Монгол улсын одоо эдийн засгт нөлөөтэй ард иргэдийн амьдралд алсуураа нөлөөтэй энэ харьбины гэрээг төрүүлж өгөн шалгуул илүү үр ашигтай гэж би бодод байгаа.